би ирчүүтэй уулзал та нарт ямар хүн эмэгтэйчүүд таалагддаг вэ гэж хэлэх болгонд ирчүүд дандаа өөрөөсөө намхан охтуудтай уулзах хүсдэг. За сайн үзэгчтэй. Өнөөдрийн ярих сэдэв бол би яагаад тарган эмэгтэйг сонгосон бэ гэдэг талаараа ярилцсан. Та бүгдээ харж байгаачлан Instagram дээр энэ бичлэг хийсэн. Нийт 260,000 үзэлтэй авсан. Бүр гайхсан. Ялангуяа би энэ бичлэг хийхээс өмнө өөртөө бол нэлээд эргэлзэж байсан. За одоо эмэгтэйчүүд алуулах багт чи одоо яасан юм хүстэй гэжсэн чи энэ видеог постлсны дараа хүмүүсийн комментүүд дээр харсан чи нэлээд эерэг хандлагаар авсан байлээ. Би бүр яагаад гэдгийг ойлгоогүй бүр гайхсан. Зарим нь бүр суухууч гэсэн юмсан. Өнөөдрийн ярих сэдэв бол би яагаад тарган эмэгтэйг сонгох болсон бэ гэдэг талаас нь ярилцъя. Анхнаасаа би тарган эмэгтэй рүү илүү татагддаг байснаа мэддгүй явжсэн. Сүүлийн 2 жилийн өмнө ажлынхаа найзуудтай гарсан. Ажлынхаа найзуудтайгаа ууж ураад тухайн үед 2 эмэгтэй надад бол сэтгэлтэй байсан. Нэг эмэгтэй та бүдэ харж байгаачлаа илүү тийм булчинлаг, фит ямар нэгэн өөх байхгүй. Нөгөө эмэгтэй нэг итгэвтэй тасгал хийдгүү баг зэргийн өөхлөлтэй махлагдуу эмэгтэй байсан. Хоёулаа бол миний нүдэнд бол хүрхэн харагдаж байгаа. Тухайн оройд бол нэлээд хандтай байсан. Тэгээд би бүр алийг нь сонгохоо мэдэхгүйсэн хөөе. Гэхдээ бол байглаасаа би махлаг эмэгтэй рүү илүү татагдчихсан. Ингээл тухайн пав дээр бол харж байхад илүү тасгал масгал хийдэг, ямар ч өөхгүй тэр эмэгтэй илүү үзэсгэлэнтэй гоё харагдаж байгаа байхгүй. Гэхдээ л бүр цаанаасаа илүү махлаг эмэгтэй гоё ингээд татагдсан. Тэр хүртэл би өөрийгөө махлаг эмэгтэй рүү татагддаг гэдгийг ойлгоогүй явж ирсэн юм байлээ. Тэгээд тухайн үеэс хойш миний сонирхол чи илүү тийм махлаг эмэгтэй рүү татагддаг юм байна гэдэг тухайн бичлэгийн видеон дээр махлаг эмэгтэй сонгож ирсэн. Нийт ирчүүдийн хувьд бол янз бүр байсан. Тухайн үед би анагаахт сурдаг байсан. Найзалдаг 5 найзтай байсан. Жишээ нь нэг найз маань надтай санал нэг байсан. Ингээд муухай юм да ингэж ярьж байгаа. Гудамжаар ингээд эмхтэн явж байгаа. Тэгээд араас нь харж байгаа байхгүй. Тухайн эмхтэн ямар хөө харагдаж байна гэхэд одоо махлаг эмхтэн явж байхад нь манай нэг найз болохоор наач өстой гоё штэ андаман дээр би бас гоё штэ гэж санал нэгтчихсэн. Харин манай нөгөө 2 найзууд маань нөгөө нэг найз маань наач арай л их юм байна. Би ийм тарган махлагтай эмэгтэй сонгож чадахгүй илүү тийм туранхай эмэгтэй надад гоё харагддаг гэсэн. 5 найзтай байгаа. Нэг нь тэгжилж байгаа, нөгөөх нь тэгжилж байгаа. Үлдсэн 2 маань илүү тийм Batman зан чанартай ямар нэгэн зүйлээ ярьчихгүй нуугаад байдаг. Тэгээ асуунгууд тоглоом болгоод намайг ингээ доойлчдаг учраас за яшиг шиг гэж бодоод хоёр дахь нь бол мэдэг ихвчлэн харж байхад нийт ирчүүдийн магадгүй 50-70% нь надтай адилхан бодолтой байх гэж би бодож байна. Миний тарган эмэгтэйг сонгосон нэгэн шалтгаан нь би тийм шалиг залуу бол би ерөөсөө биш шүү. Гэхдээ тарган эмэгтэй хүн болон туранхай эмэгтэй хүнтэй дотн харилцаанд орж байсан. Тарган эмэгтэй хүнтэй дотн харилцаанд ороход цаанаас илүү тухтай гоё мэдрэмжтэй одоо твэрлэгд илүү гоё байсан. Харин туранхай нь болохоор илүү тийм ясан ухаад ч юм уу жоохон миний хувьд бол нэг бас гоё санагдаагүй. Гэхдээ би туранхай эмэгтэй муухай гэж хэлээгүй шүү. Манайхаа зүгээр л миний хувь хүний л одоо сонирхол аль нь гоё вэ гэдэг талаас нь миний сонирхлоор бол би тарган махлагыг нь сонгож байна. Энэ видеог яагаад ийм өндөр хандлт авсан болоо гэж бодохоор угаасаа нийгмийн сэтгэл зүйд маань туранхай эмэгтэй л гоё байх хэрэгтэй бол модулууд нь дандаа туранхай байдаг. Тэр утгаараа би тарганыг сонгоцсон чинь гинт хүмүүс бүр гайхаж энэ бичлэг хандлт өндөр авсан байх гэсэн хамаг байгаа шүү. Хоёр дахь нь миний сонгосон зүйл маань чалчаа сонсогчоос нь чалчааг нь сонгосон. Яагаад вэ гэхээр би хүнтэй уулзлаа гэхэд нөгөө хүн ингээ юм ярьж ивэл илүү надад гоё байдаг. Би нэг пява уугаад баг зэрэг халуунцхан яриаг нь сонсоо яж хат гоё байдаг. Тэр утгаараа би чалчааг нь сонгосон. Гурав дахь нь мөнгөтэй мөнгөгүй. Яг эмгтэй хүн мөнгөтэй мөнгөгүй гээ ирэх юм бол би мөнгөгүйг нь илүү сонгох тал руугаа. Өмнө нь би мөнгөтэй эмгтэй хүнтэй учирч байсан. Тухайн эмгтээтэйгээ
2 жил цуг амьдэрсэн. Миний юу анзаарчихсан бэ гэхэлэр угаасаа надад санхүүгийн хувьд хавь боломжтой байсан. Тэгтэл цаанаасаа л бит хоёрын харилцаан дээр намайг үл хүндэлдэг, би юм хэлэхэд миний үг сонсдгоо, цаанаасаа л нэг тийм дорд үрдсэн байдалтай харьцдагсэн. Тэр нь хүнд дээр тусаж аваад 1-2 жил хоримтлуулж аваад болиг шийдсэн. Түүнээс хойш эр хүн ер нь амьдралгаа өөрөө л зохиож явах хэрэгтэй маань. Ялангуяа миний хувьд бол санхүүгийн хувьд эмэгтэйгээс арай илүү байвал надад зүгээр юм байна гэж бодоод би мөнгөгүй эмэгтэйг сонгосон байгаа шүү. Тэгснээс комментээр нь бол чи sugar daddy мэдээ болмоор юм уу гэсэн. Тэр мэдэн ч одоо сайшаа юм бэ, тийм ээ. Дараагийн сонголт нь бол өндөр намхан гэсэн 2 сонголт байсан. Энэ 2 сонголтын дээр өндрийг сонгоцсон. Энэ бол хүмүүс бүр нэлээд гайхсан баха. Миний энэ сонголт бол угаасаа эрчимтэй донд их байдгүй сонголт баг. Би эрчүүтэй уулзал та нарт ямархуу эмэгтэйчүүд таалагддаг вэ гэж хэлэх болгонд эрчүүд дандаа өөрөөсөө намхан охтуудтай уулзах хүсдэг. Миний хувьд би өөрөөсөө өндөр эмэгтэйг сонирхдаг. Энэ бүр гэхдээ нэлээд сонирхол баг л та. Би өөрөөсөө өндөр эмэгтэйтэй ерөөсөө үргэлж үзээгүй. Нэг удаа л би өөрөөсөө автобусанд байхдаа надаас нэг өндөр эмэгтэй харж ирсэн маань. Тэг хойд ингээл ингэж харж ирсэн. Бүр сэтгэл бүр тоглоод гоё болол бараг дугаарыг асуучдаг байчаач гэж бодчихсон. Тэр утгаараа надаа махлаг өндөр тийм том биерхэн эмэгтэйчүүд илүү гоё санагддаг. За сүүлийн сонголт маань шар бор сонголт. Шарыг сонгосон. Гэхдээ бор байсан ч гэсэн шар байсан ч гэсэн хамаагүй үзэсгэлэнтэй л дээ. Энэ дэр нэг тийм сүртэй ойлголт байхгүй шүү. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяр таа.